болоод төгсөж та бүхэнд намрын алдар сарын энэхүү бэлэг сайхан өдрийн алуу мэндийг өргөн дэвшүүлье. Баясган дунгой найр хөгжөөж наад хүрхэн дунгойгоо. Адуу багшсан талнотог минь айгдл хуусан сүлтэй гол минь ариун баян ертөнцийн мөлгий ажилсаг түмний минь одоо гол минь Олон говийн дундаас тодорсон арилан байсан бургуун харжсан амг сүртэй хатан халлуу өөс тах устай сүлтэй говинэ. Дондгов аймгийн бүх төвийн болон сумдын 10 жилийн сургуулиудыг 1982-оос 1992 оны хоорондод суралцж төгссөн одоо сурагчид нэгдээд 2015 оноос одоо волейболын тэмцээнээр гараагаа эхэлсэн. Тэгээд энэ тэмцээн маань уламжлал болоод 5 жил явсны эцэст 19 онд бид нэр ерөөсөө одоо бүгдээрээ хоорондоо танилцаад нэгдээд нийлээд явлаа. Одоо энийг бас өшөө цаашаа ингээд дараагийн шатанд авчиа гэдэг үүднээс бүх анги сургуулиудаас төлөөлөл сонгоод удирдах зөвлөлийг сонгоод ер нь бол тэр анх тэмцээнийхээ нэрлсэн нэг үе нөхрөл гэдэг ийм нэртэй төрийн бус байгууллага байгуулъя гэж ярилцсан юм байнамаа. Эхлээд бол 92 онд зөвхөн 10 төгсөгчдийн уулзалт байдаг гэсэн. Сүүлдээ бол 90 онд 8 төгссөн. 8 төгсөгч бас уулздаг болсон. Хүрээ маань ч гэсэн их өргөцсөн байгаа. Тэгээд 2019 оноос хойш бид нар бол өөрсдийн хүрээнд бас одоо нэгэн үе найс нөхдийн дунд одоо тодорхой арга хэмжээ явуулсны эцэст өнөөдөр албан ёсоор төрийн бус байгууллага болоод хамаг тэмдгээ аваад одоо ингээд тэрнийхээ анхныхаа баярыг хийж цагаан эдэний айргны баяр хийгээд байцгааж байна бид нарт. Цаашдаа бас энэ аймаг орныхоо хөгжилд өөрснийхөө хувь нэмрийг оруулцгаадаг бол зөвхөн спортын арга хэмжээ зохион байгуулснаар үйл ажиллагаагаа хязгаарлахгүй гэдэг дээр ингээд тохироод төрийн бус байгуулад өнөөдөр төрийн бус байгууллагынхаа нээлтийг хийгээд ингээд сууцгааж байна. Хамгийн гол нь ингээд сайхан хамт олон маань өнөг үеийнхэн маань цуглараад яриад тусамжаа хуваалцаад ингээд нэгдэж байгаа нэг ашиг болтой гэж бодож байна. Бас миний танилцуулт ойр байгууллагыг бас олон сайхан найзлахаас улсраад байгаа. Тэгээд хэлбэрийн сайхан ажилладаг энэ ахмад зөвхөн байгуулж байгаа бүх хүмүүсийг баярлалаа. Тэгээд сая биччихваа төрийн бус байгууллагыг бас ингээд өдөртөө аваад үзүүлсэн хүмүүс маань санаачтай юм байна. Ямар нэгэн төгсөлт ямар нэгэн үйл ажиллагаа арх угаад одоо ямар ч зорилгогүйгээр уулзаад ингээд нэг орой болоод өнгөрдөг бол бид нар болохоор үнийг илүү бүтээлж байлгах үднээсээ ямар ч архихгүйгээр сайхан айргаа сүгнүүд тэгээд Монгол өв соёлыг агуулсан дээл хувцас бүх тэр гоёлоо өмсөж ирээд тэгээд Монгол ардын дуу, уртын дуу, Монгол бүжиг, дэмбэ хурууны наадмаар одоо ингэж баярлах гэж ирсэн. Тэгээд энэ маань бол маш гоё. Бусад бүх хүмүүст үлгэр дуурайл болоосай гэж хүсэж байгаа. Ямар нэгэн баярыг архихгүйгээр ингэ сайхан дэмдэглэж болдгоо гэдэг утгаараа за бид нар болохоор сайхан дуутай, хууртай, айрагтай, адуутай юм сайхан нутгийн хүмүүс. Тийм болохоор айргаа уугаад за тэгээд айргны баяр гэдгийг бол айргны соёл
их дэлгэрүүлж байгаа. За тэгээ өнөөдөр одоо үйл ажиллагаанд маань Дэмбэний тэмцээн болно. За бид бүхэн Дэмбэнийхээ тэмцээний дараа жинхэнэ боржигн найраар хоёр тал болж сууж агаад лаван гिचэр гээд бүх хүмүүсээ томилж байгаа. Найрын дарга томилоод ингээд хуруудах юм аа. Тэгээ манай нутагт бол түрүү өмнө хэлсэнчлэн нарганч ард түмэн манай дундгойхан. Тэгээд Дэмбэ гэдэг хүн бол манай нутагт цөөхөн байдаг. Дэмбэ бол ер нь одоо хүүхэд залуучуудыг ялангуяа тэр оюун ухааны IQ хөгжлийг маш их одоо дэмждэг тийм ардын тоглоом наадгаа гэж би боддог. Дуулна, дууны аянд өөрийнхөө хорон дээр хүний хорог нэмээд тэгээ тэрийг орчилж тааж тэгж өрсөлдөнө гэдэг бол хүнээс бас нэлээд оюун ухааны хурд, гүйлгээ ухаан тэгээд бас одоо дуулах ая аялгау, хоолойны эв ер нь олон юм шаардсан. Дэмбэ бол гайхалтай манай ардын бидэнд уламжлуулж ирсэн тийм өв соёл гэж бид нар боддог. Тэгээд өнөөдөр бас нөхдийнхээ дунд Дэмбэний тэмцээн явуулж одоо хэн сайн Дэмбэ гэдэг үү гэдгийг тодруулъя гэж бид нар ингэж бодож байгаа. Тэгээд айрагны баярыг дундгойхан хийхгүй бол өөр одоо айл нутгийнхан хийх үлээдээ тийм бидтэй. Тэгээ миний хувьд оролцож байгаагийн хувьд бодоход юу яаж юм л та. Яг л одоо нэг нутагтаа сайхан одоо тийм найр хорим одоо тийм сайхан дэлгэр цагт одоо найр хорим дээр хүрэлцэж ирж байгаа юм шиг л ийм сайхан сэтгэл төрүүлж байна. Ягаад гэвэл бас би энэ үеийнхнээс нэг холгүй. Тэгээд үеийнхэнтэйгээ тэгээд дандаа таньдаг, мэддэг, одоо танихгүй байсан ч гэсэн таньдаг юм шиг ийм сайхан татан нуур амьсгалтай ийм гоё уулзалт болж байна. Тэгээд энэ айрагны баярыг онцлох нь надад маш их таалагдлаа. Ягаад гэвэл штэ энэ сүүлийн үед одоо зарим нутагт адуу цөөрсөнтэй холбоотой ч юм уу те манай нутагт ялангуяа тийм ажиглагддээ жоохон тийм найр хумигдж байна уу те одоо энэ дэмбэдэж хуруудах энэ айрагны соёл бас тэр болон одоо яг бидний үеийнх шиг тийм их өргөн дэлгэр байхаан болжтэй гэж би ажигласан. Тэгэхээр үүнийг бол одоо манай 92 оны төгсөлт те 92 оны төгсөлтийнхэн бол их сайхан уламжлал үүнийг бол одоо ингээ уламжлал болгож ганцхан эдний төгсөлтийнхэн биш одоо бусад бүх одоо дундгойн төгсөлтүүд энийг одоо уламжлал болгож одоо бүр албан ёсоор ингэж зориуд хийж байх хэрэгтэй байна гэж би бол бодлоо. Энэ туран цугларсан 30 жилийн уулзалтанд ирсэн бүх ангийнхаа хамт толонд энэ хөө өдрийн халуун мэндийг өргөн төвшүүлье. Тэгээд би Дундгойн Луус сумын 1990 онд 8 төгссөн. Тэгээд анх удаа би 30 жилийнхээ уулзалтанд ирж байна. Тэгээд үнэхээр гайхамшигтай ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэ зохион байгуулагч бүгд нь чин сэтгэлээсээ баярлж байна. Бид нар төгснөөс хойш ерөөс уулзалтгүй байжгаад 2015 онд анхныхаа нэг үеийн төгсөлт гэсэн уулзалтын байгуулсан. Би одоо аж үйлчлийн салбарт тэрлэгч жуулчны бааз ажиллаулдаг, аж үйлчлийн салбарт ажилладаг.
Тэгээд ингээд нэг үеийнхнаараа ингээд жил болгоо уулзаж уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Энэ нь болохоор бидний эрүүл мэнд бас цаашлаад одоо хэн хаана хөдөлмөрлөж сурч ажиллаж амьдарч байна. Энийгээ бас юу яаж одоо хоорондоо солилцож бие биедээ тустай тэмцээн явъя. Одоо ууж идэж наргиц цэнгэхээсээ гадна дэм-дэм явъя гэсэн үүднээс энэ уулзалтыг жил болгон зохион байгуулад одоо 5-6 дахь жилээ болж байна. Дундгой аймгийн нийт 10 жилийн 8 дугаар ангийн төгсөлтөд 90 оны төгсөлтөнд энэ өдрийн мэндийг өгдөлт нь үргээд эрүүл сайхныг хүсье. Хэдэн бүрэн дарагтаа энэ ажлыг зохион байгуулж байгаа байгууллага төр бүгдээнд нь эрүүл сайхныг хүсэж байна. Энэ бол бидний одоо хамгийн сайхан баяр. Бид нар хүүхэд байхдаа сайхан адууныхаа зэлэн дээр бөөнөр ингэж наригдаг байсан. Тэр юугаа одоо дурсаад ийм ололоо одоо 80-аад хүн ирсэн байна. Газараас ирсэн жинхэнэ малчны хотноос ирсэн хүн байна. Хаах хол дархан өөр хөвсгөл гээд хол аймгаас зорж ирсэн хүмүүс байна. Гадаадаас зориод ирсэн хүмүүс байна. Ийм олон найзууд маань нэг дор цуглаад ингээ хайрын баяраа тэмдэглэж байгаа. Энэ удаа бол илүү спортын арга хэмжээгээс илүү өөр одоо аймаг орныхоо хөгжлийн асуудлыг ярьдаг болъё. Бид нар юу хийж чадах вэ? Энэ талаар одоо саналаа солилцож байгаараа энэ удаагийн уулзалт бол одоо онцлогтой байна. Бид нар чинь анх ер нь анхны тэмцээн дээр бие бинийгээ танихгүй шахам тэгээд ороо өдөр тэмцээний дараа ирэн тэгээд ангингаараа салаа явдаг байсан бол одоо бол ерөөсө тарж чадхаа байсан. Бүгдээр нэг анги болцгаасан. Бүгд бие бинийгээ таньдаг мэддэг. Үнэхээр сайхан найзууд болцгаасан. Тэгэхээр энэ тэмцээн одоо энэ урлагийн арга хэмжээ бол одоо найз нөхдүүдийг хооронд нь дотн суулгах, танилцуулах тэр тал дээр бол үнэхээр бас гайхамшигтай тийм ичдтэй зүйл юм аа л гэж бодож байна да.
цагийн ханиуцсан намайг Хүн чинь ер нь нэг юм хийгээд ирэхээр л би юу хийж чадах вэ? Би юу хийж чадах вэ? Энд би өөрийнхөө юу хийж чадах вэ гэдэг тийм сэтгэлээр оролцдог. Манай төгсөлтийнхэн бол маш сайхан сэтгэлтэй өөрсдийнхөө чадхаар тусал дэмждэг. Тэгээ бидний хувьд бол би одоо уран дарахны ажил хийгээд одоо бараг 30-аад жил болж байна. Тэгээд өөрийнхөө чаддаг зүйлээр би юу хийж нөхөдөө туслах вэ? Би миний хувь харилцаа юу байна гэж бодохоор би өөрөө дархан хүн учраас за энэ тэмцээнийхээ ер нь медаль цомыг орлуул яасан гэж тийм санаа төрөөд. Тэгээд тэрийг оруулахын тулд бидний онцлог байх ёстой. Тэгэхээр бид нар өөрсдийн гэсэн нэг тийм бэлэгдэл тэмдэг буюу лого та болъё гэд. Тэгээд логогоо зохиогоод найзуудаараа хэлэлцүүлсэн манай найзууд маш сайхан хүлээж аваад дэмжсэн. Тэгээд логогоо байрлуулад цом хийгээд сайхан шилэн бөмбөлгөн дээр маш өөр мэт цом хийсэн. Өөр хаанч байдаггүй. Одоо гадуур дэлгүүр худалдаанд байхгүй. Тэгээд өөрсдийн Монгол дархны аргаар бас нэлээд үн цэн шингэсэн тийм дамжин шилжиж явах тийм цом хийсэн байгаа. Тэгээд тэр цом маань энэ жил одоо бас 4 дахь жилийнхээ эснийг хүлээж байна. Энэ жил бас тэмцээн маань хойшиж байна. Ирэх жил одоо бас нэг ангийн нэг сургуулийн найзууд маань тэрийг бас буухайлаад амжаа явах гэж бодож байна.